Хамгийн сүүлд бас Монгол банкны мөнгөний бодлогоо хороо хуралдсан байгаа. Банкнуудын заавал ойлгох нөөцийн хэмжээг 25% болгон одоо нэмэгдүүлэхээр шийдвэрлсэн байгаа. Ер нь зах зээл үзүүлэх нөлөөллийн хувьд та бүхэн ямар тооцоолол хийсэн бэ? Нэлээд ярилцлага хэлүүлээ. Баярлалаа. Юуны өмнө жилд 2 удаа Монгол банк 4 сард 10 сард макро зохистой бодлогын санал системийн эрсдэл шинжилгээ хийж бодлогын санал гаргаж шийдвэрлэдэг байгаа. Тэгээд энэ удаа 4 сарын 28 буюу өнөөдөр макро зохистой бодлогын энэ арга хэмжээг авахар санал гаргаж бодлогын хороо шийдвэр гаргасан. Ингэхдээ хоёрт бол банкны салбар бол юуны өмнө бол хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ бүх одоо зээлийн өсөлт, активын чанар бол байх ёстой хэмжээндээ. Хоёр дахь нь банкны өөр өөрөнгөний хүрэлцээ, хүрэх чадвар бас зохиож урмын дагуу бол явж байгаа. Хоёр дахь нь санхүүгийн мөчлөгийн хувьд бол бид эдийн үзэж байгаа. Яг сүүлийн 4 улирал яг буурсан ч гэсэн энэ мөчлөх маань бол тэнцвэртэй түвшинд бол хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл цаашаа банкны санхүүгийн салбар доктортой үргэлжлүүлэх ийм төлөв байдалтай байгаа. Гаргасан шийдвэр маань ямар ач холбогдолтой вэ гэхээр олон улсын өрнөж байгаа энэ тодорхой бус байдлаас болж ер нь бол дотооддоо ямар нэгэн макро шок орохыг ер нь урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дотроо банк санхүүгийн салбарын энэ системийг болоо цаашаа бэхжүүлэх, доктортой их усүр татан төлрүүлэх энэ үйл ажиллагааны дэмжих зорилгоор бид эдийн бол бодлогын арга хэмжээ авч байгаа гэж ойлгож болно. Ингэхдээ яг заавал байлгах нөөцийн бол хувь хэмжээ буюу тэр төгрөг дээр оруулж байгаа 14%, доллар дээр оруулж байгаа 19% бол өөрчлөлт оруулаагүй. Энийг дахиад тотоход хэлье. Юунд өөрчлөлт оруулсан бэ гэхээр банк олон улсаас зээл бонд хэлбэрээр татан төлрүүлсэн 360 хоногоос 3 жилийн хурдлах хугацаатай их усүрийг заавал байлгах нөөцийн суурьд оруулж тооцож байгаа. Тооцолд оруулахдаа 25%-аар. Ингэж оруулах гол шалтгаан нь бол банкыг аль болох нөгөө манай өмнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудыг илүү урт хугацаатай их усүр татан төлрүүлэх энд нь илүү үйл ажиллагааг сэтэлжүүлэх ийм зорилготой ийм байгаа. Зээлийн өсөлтүүд маань бол сүүлийн жилүүдэд яг Монгол банкнаас энэ авсан арга хэмжээ бол ялангуяа хэрэглээний зээл дээр бол буурч гисэн. Буурснараа бол илүү бизнесийн зээл нэмэгдэх, энэ дотор нөгөө бодит сектор руу одоо зээл гарах энэ нөхцөл ажиллаж байгаа учраас аль болох энэ урт хугацаат их усүр татахт нь бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх. Энийг бол бодлогын хэрэгслээр ингэж тохио хөгцсөмөр ийм бодлогын арга хэмжээ авсан байгаа. Тэгээд дахиж хэлэхэд энэ бол 10 сарын 1-ээс энэ оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжиж эхлэхдээ шинээр татан төлөвлөсөн их усүр дээр бол хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн энэ татан төлөвлөсөн их усрын үлдэгдэл дээр биш 10 сарын 1-ээс хойш татан төлөвлөх энэ их усүр дээр бол хамааралтай гэж ойлгож болно. Тэгээд гол дахиж хэлэхэд бол энэ бүх их усүрд бол хамаагүй. Өөрөөр хэлбэл 3 жилээс дээш татан төлөвлөж байгаа их усүр бол хамаагүй. Зөвхөн энэ 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай татан төлөвлөж байгаа. Зээл бонд хэлбэрээр татан төлөвлөж байгаа их усүр хамаатай гэсэн. Таны сая хэлсэнчлээ ерөнхийдөө банкны системийг одоо гадаад одоо нөхцлөөс шалтгаалсан одоо эрслээс сэргийлэхэд чиглэж байна гэж ойлголоо. Тэгэхээр яг хүрэх чадварын тал дээр ямар тооцоолол хийсэн бэ? Хүрэх чадварын шокноос ямар байдлаар сэргийлэх тооцоолтой байна? Тийм, Монгол банкнаас бол энэ заавал байлгах нөөц энэ хувь хэмжээг тогтоохтоос мэдээж нөгөө эрсдлийн шинжилгээ хийж байгаа. Ингэхдээ бол банкны өөр хөрөнгөний хүрэлцээ бидэд бол загвар ажиллуулж энэ бодлогын шийдвэр бол гаргасан. Тэгээ өөр хөрөнгөний хүрэлцээ энэ цаашлаад энэ макро шок орж ирэхээр банкуудын ажил ажиллагаа өөр хөрөнгө дээр юу яаж нөлөөлөх юм? Түрүүн таны хэлснээр энэ хүрэх чадвар дээр. Тэгэхээр энэ шокуудыг авч үзвэл манай Монгол банкны үнэлгээгээр бол системийн хувьд бол банкуд мал хангаж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ шокуудын дотор шокууд би бол банкны энэ санхүүгийн салбар маань бол даах хэмжээний бол нөөц бүрдүүлсэн гэж харж байгаа. Тэгэхээр бол харьцангуй гайгүй үйл ажиллагаанд нь бол ямар нэг хязгаарлалт бол орохгүй гэж харж байгаа. Тэгэхээр банкнуудаас гадаадаас ер нь татах валютын их усрээ багасгасан тохиолдолд ер нь зах зээл дээр валютын нийлүүлэлт томигдох зэрэг эрсдэл үүсгэр байна уу? Таны хувьд юу гэж харж байна? Тийм эрсдэл бол үүсэхгүй. Монгол банкны зүгээс бол 3 жилээс татах их усүр дээр нь бол тодорхой хэмжээний өмнө нөгөө хийж хэрэгжүүлж исэн swap. Тэрийг бол хийх боломжтой. Энэ бол зөвхөн 1-3 жилийн хугацаатай татан төлөвлөж байгаа аль болох нөгөө богино хугацаатай их усүрийг
одоо их усүрдэнд заавал байх тооцны суурьд нь бол оруулж тооцож байгаа учраас харьцангуй айгүй урт хугацаанд бол 3 жилээс дээш хугацаатай татж байгаа их усүрдэр бол бидэд ямар нэг юм бол бодлогын харамж яваагүй. Цаашлаад энийг бол манай холбогдох газар нэгжүүд бол илүү дэмжих байдлаар цаашаа нэг үргэлжлүүлж swap хийх тийм байдлаар бол ажиллах боломжтой. Тэгэхээр валютын хөдөлгөөнийг харах юм бол он гарсан сошиалтыг 127 орчим үеэс уларсан ерөнхийдөө бас хэвэн гэж үзэж болохоор хэмжээтэй савлгаатай байна тий. Яг өмнөх оны үеээр салах юм бол дайн зэрэг нөхцөл байдал байгаагүй. Гэхдээ 4% савлгаатай байсан. Тэгэхээр яг ойролт орнын дайн манай төргийн ашиг валютад хашиг хөдөлгөөнд юу ямар байдлаар эрсдэл дагуулж ингэж таарч энэ олон улсын шинжээчдийн зүгээс бол Азийн валютууд за тэр дундаа хөгжиж буй орнуудын валютууд бол хамгийн эмзэг байна гэж анхааруулж байна. Тэгэхээр яг ойрын хугацаанд дунд хугацаанд төргийн ашиг амар хөдөлгөөнтэй байх эрсдэлтэй байна. Тэгээ дахиад хэлэхэд энэ удаагийн мөнгөний бодлогын хороогоор бидэд илүү санхүүгийн доктортой байдлаас нь харж байгаа. Тэгэхээр санхүүгийн доктортой байдлыг бол гол нэг авч үзэж байгаа бол энэ банкны салбарын энэ зээлийн өсөлт, банкны салбарын энэ активын чанар, тэгээд дараахыг нь энэ санхүүгийн мөчлөг. Тэгэхээр энэ хоёр маань өөрөө хэвийн тэнцвэртэй түвшинд байгаа учраас энэ бодлогын арга хэмжээ авах бол орон зай бол бүрдүүлж байгаа гэж харж байгаа. Одоогийн энэ үүсэт байгаа эрсдлүүд бол илүү нөгөө нийлүүлэлтийн шинж чанартай учраас бидэд аль болох бодлогын арга хэрэгслэр бол одоо байгаа энэ хэвийн тэнцвэртэй түвшнийг илүү хадгалах, урт хугацаанд илүү өөр эрсдэл бий болвол энийг бол урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг Монгол охины зүгээс стресс тестийг хийсэн гэж танилцуулсан сая эрсдэл даах чадвар бол хангалттай гэж үзэж байгааг сая танилцууллаа. Тэгэхээр яг бусад гол эрсдлүүд юу вэ гэж харж байна? Гол эрсдлүүдийг бол юу байгаа? Түрүүний ярьснаар нийлүүлэлтийн шинжтэй буюу одоо энэ нефт баррелийн үн цаашаа нэмэгдэх. Энэ цаашлаад одоо мах нийлүүлэлтийн энэ сүлжээнд нөлөөлөхтэй. Энэ бол мэдээж эрсдлүүд гэж тодорхойлж хэлж болно. Гэхдээ Монгол банкнаас энэ авж байгаа бодлогын энэ арга хэмжээ нь бол илүү энэ санхүүгийн доктортой байдлыг бэхжүүлэх энэ зорилготой байгаад байгаа. Тэгэхээр бидэд юу гэж авч үзэж байна вэхээр санхүүгийн доктортой байдал нь өөрөө хангагдаж байгаа бол цаашдаа энэ эдийн засгийн шок орж ирвэл энийг одоо даван туулах чадвартай ийм санхүүгийн системийг бий болгох зорилготой учраас энэ бодлогын арга хэмжээ авч байгаа гэж ойлгож байна. За өөрөөр хэлбэл ерөнхийдөө урьдчилан сэргийлэх шинжтэй л шинжилгээ танилцуулах гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь та салбарын үнээр харахад ер нь гадаад зах зээл дээр те санхүүжилт огцом хумигдсан тохиолдолд манай банкнууд ер нь хэдийн хэмжээнд бэлэн байна гэж та харж байна. Ийм байгаа. Сүүлийн яг 24 онд 5 онд бол ялангуяа энэ хөргийн зах зээл дээр ажиллаж байгаа банкуд бол амжилттай их өсвөр татан төлрүүлээд бол тийм түүх үүсгэсэн байгаа. Харилцаа холбоо үүсгэсэн. Зарим банкуд бол 8%-тай татчихээн, 5 жилээр татчихээн. Тэгэхээр харьцангуй энэ нөгөө түүх үүссэн учраас альжины банкуд бол нээлттэй хэлбэрлүү ингэж шийдсэн учраас бол харьцангуй гайгүй. Гол нэг харж байгаа юм нь яг энэ манай засгийн газрын болон Монгол улсын долларын өгөөж юмөрөө. Энэ бол энэ олон улсын нөхцөл байдлаас хамаарат ер нь л хэр огцон дэвшлэх үү эсвэл хавтаарах уу гэдгийг бол харж явж байгаа учраас харьцангуй гайгүй гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр ажиллаж байгаа нөгөө олон улсын тийм туршлагууд бол дотооддоо хөрөнгөлөлтсөн учраас бол гайгүй. Монгол банк аль болох энэ одоо үйл ажиллагааны дэмжих зорилгоор урт хугацаатай их үүсвэрлэн илүү дэмжих зорилгоор одоо сэтэлжүүлэх бодлогын арга хэмжээ авч байгаа учраас энэ бол цаашаа гайгүй одоо эрсдэл даах чадвартай боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр сүүлд нь бас давчгаас авахад ингээд 10 дугаар сар гэхэд одоо Америкийн нэгдсэн улсын төв банкны зүгээс гэхэд одоо зарим төсөөллүүд магадлал зах зээл зарим байдлаар байгаа тий. Одоо холбооны нөөцийн банкны зүгээс хүүгээ бууруулах эсвэл хэвээрүүлэх магадлал ер нь өндөр ах шиг. Тэгэхээр хүүгээ бууруулсан тохиолдолд одоо гадаад зах зээлээс татах санхүүжилт хямдэрнэ гэсэн үг болж байна. Тэгэхээр та бүхний төсөөлөл ер нь ямар байгаа дээр үндэслээд олон улсын зах зээлийн төсөөлөл ямар байгаа дээр үндэслээд 10 дугаар сараас одоо инхүү татах их усэр гэж онцлсон бэ. Энэ бодлогын арга хэмжээ маань бол 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ манай банк санхүүгийн салбарт бол тодорхой тохируулгын хийх нөхцөл болж байгааг нь бол олж өгч байгаа гэсэн үг. Таны асууснаар энэ бодлогын хүү өөрөөр хэлбэл энэ Федийн хүү 10 сард хэрвээ буух тийм үлээлттэй бол мэдээж суур хүү бууж байгаа учраас энийг дагаад өгөөж долларыг өгөөж бол буuna. Мэдээж энэ долларын хүүсвэрийн зардалт бол суур хүнээс гадна өөр одоо энэ эрслийг жигнэх хуу премиумд орж ирдэг учраас энийг бол бас ер нь аль цаашаа хараа явах хэрэгтэй. Хэрвээ ер нь 10 сард энэ хүү долларын хүү ер нь буугал мэдээж суур хүү буuna. Тэгээд
дахиад хэлэхэд бол энэ бодлогын санал маань бол яг 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Шинээр татсан их усүрд бол хамааралтай учраас манай банкудад бол тодорхой хэмжээний юм бол энийг зохицуултыг тохируулах бол орон зай бол үлдээж байгаа. Бидэд бол Монгол банкны зүгээс гинтийн шок өгөхгүйгээр энэ бодлогын хэрэгсэл нь бол уялдуулж үйл ажиллагаа явуулах ийм бодлого барьж байгаа.